хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давзаалт шатны шүүхэд давзаалдах гомдол гарах хэрэгтэй байгаа. За ингэхдээ бол давзаалт шатны шүүхэд давзаалт гомдлыг ирүүлэхдээ тухайн шатны шүүхийн шийдвэрийг гаргасан шүүхээр дамжуулан бол ирүүлэх байгаа. За давзаалт гомдлын бичгтээ тавигдах шаардлагууд бий. Үүнд гэвэл иргэн юм уу хуулийн этгээдээс гаргаж байгаа бол оноос нэр өөрийн нэрийг бичнэ. За ингэхдээ давзаалт гомдолтой тэр анхан шатны шүүхийн шийдвэрийг яг ямар үндслээр гомдож байгаагаа бол тодорхой бичих хэрэгтэй байгаа. За мөн гомдлын шаардлагад бол тусагдах шүүхийн шийдвэрийг бүгд нь эсвшөөрж байгаа юм уу? Тодорхой нэг үндсэл заалтыг эсвшөөрж байгаа юм бол тодорхой бичих хэрэгтэй байгаа. За ингээд сүүлд нь гарын өсгөө зурж баталгаажуулна. Хэрвээ хуулийн этгээд байх юм бол компани тамга тэмдгийг дарж баталгаажуулах байгаа. За ингэхдээ бол хүн хуулийн этгээдээс хууль заасны дагуу 70,200 төгрөгийг авсаргаж ирүүлнэ. Хэрв улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй тохиолдолд давзаалт шатны шүүх давзаалт гомдлыг хүлээн авах боломжгүй.